дэлхийд дуулаагүй тамийн сүргийн наадам тэнгэрт тэтгэгдэж газарт бэгдсэн тэнгэрийн сүргийн наадмаа. Өөний эртний их говь өртсөн дэрчин гიშгэлж хүн болоход өрөвчгөн байсан их говь. Өөд чи хоёрт багтаж байхад өхөөрдөж байсан их говь өнөөдөр маргааш нөгөөдөр өшөө цаашаа 60-60-д өөгн түүхийн хадгалсааруулдах өндөр их говь минь. Эрхэмзэгчтэй Нутгаан мөнгөсөн тэмээчид галбын говийн ган гулаан тэмээний баяруулаад аймгийн авар малчин Хургагийн их хотын аваргын цолны мэл алганаад зориулсан Хамбогд сумын яруу найрагчдын дуудах телевизийн нэвтрүүлэг тэмцээн энэхүү эхлэж байна. Ингээд үзэгч та бүхэндээ болоод нэвтрүүлэгт маань хөрөлцөн ирсэн эрхэм хүндэт найрагчид дан зориулж энэхүү наадмын салхийг хагалж өгнө хэмээн та бүхний өмнө залуу мөрөн хуурч Бямбагийн улцын наран таныг өрн залж байна. Энэхүү тэмцээнийг маань шүүн толдохоор ирсэн шүүгчдийн бүрэлдэхүүнээр танилцуулъя. Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын зохиолчдын эвлийн өмнө салбарын тэргүүн хэл мэдээллийн тэргүүний ажилтан сэтгүүлч яруу найрагч Данзан хүүгийн Мишиг Сүрэн. Шүүгчээр Хамбогд сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан Бадрын Бадам Сүрэн. Тэмцээний шүүгчээр Хамбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн 2-р сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Тунгалгийн Уман дэлгэр хүрэлцэн ирсэн байна. Ингээд энэхүү тэмцээнд шүлгэн уншиж нэвтрүүлгийн маань салхийг хагална уу хэмээн Хамбогд сумын Жавхлан тугийн харьяат өндөр настан шоуд руугаа таныг урьж байна. Бодгонгоодсон улаан баруун айлын улаан бодгоон болоод авдаггүй. Бодхон яш бодгоон буруу үзээд болдгүй. Улаан буйлан уулын оройг ширтэн хонгорын буйлан холын барааг харна.
Өвгөн хуучийг залхаар эзэн залуу мордлоо. Өвгөн хуучиж яран өглөөгийн нарнаар ирлээ. Улаангийн бурандаглан уйж торхон ботгоон урд нь авчирлаа. Улаангийн минь уурсан цамдаж ууртай догшин зан гаргалаа. Хөөрхөн ёс ботгоон хөлдөөж гिचгэх төглөө. Зөв буруу боривыг нь зөөлөн дэшээр холболоо. Буруу зөв боривыг нь бурандаг дэшээр холболоо. Өвгөн хуучиж 50 ухнаар уран хуурaan өвшиглүүлээ. Уяхан зам тв нарыг уянгалуулан ургуулan өвшиглүүлэн хуурдлаа. Өрхөн хонгор салхийг сэвшүүлэн хуурдлаа. Алтан богдын шилийг аялуул сайхан хуурдлаа. Ар хөвчийн унгыг амьлуулж ус янцгаалгалаа. Аяны олон шуудаж аяөргөн ганганлаа. Алтан шар наран мишэн байж сонслоо. Алимын цагаансар талмааран байж гэмлээ. Өндөр хамбагд уулмын хайрхамын дүнхийн байж сонслоо. Өргөн шаргал хүндийн минь дуниартан байж уулголоо. Босоо цагаан зэрэглэн бүхийн байж чагнах шиг цагаа цагаан зэрэглэн зогсон байж саатах шиг шилэн чөргөөсөн бүр чирээдэн зогсоод чагналаа. Чирээвөхтэй ингэнүүд шимтэн байж сонслоо. Шинэхэн гарсан ботгонууд чихэндэл дийлэн гайхан торомор нүдтэй торомнууд тонгочин байсан. Улаангийн минь уярууда урт уртаар гунганлаа. Ууртай догшин нүдэн усгал зөөлнөөр солигдлоо. Усгал зөөлн нүднээс нь утсан нулимс цугдарлаа. Хонгор хөөрхөн ботгоныхон хондлой сүлийг үнэрлээ. Борхон хөөрхөн ботгоныхон борив сүлийг үнэрлээ. Хатуурсан дээлэнгийн ивэлгэж халуун сүгэн хөхүүлээ. Хайртай бодгоон цатгаж хамгаас хөөрхөн болголоо. Хөрсийг өвлөрүүлсэндээ өвөө эвэлэн баярлан хуурдлаа. Эзэгтэй бүсгүйч баярлан ингэртэй нулимс тусаалаа. Уян дээр эхэлсэн урлагийн тоглолт амжилттай ихэд өндөрлөө. Өвгөн хурж өндөр чам харамчтай өргөө гэртээ хүргүүлээ. За шодрогодам баярлалаа. Одоо та бүхний өмнө хамбог цумын баян багийн харьяата арда түмний гавьяата Монгол улсын боловсролын дэргүүний ажилтан Монгол улсын соёлын дэргүүний ажилтан Ахмад багш Ахмад Ярунарагч өвшийн сэнгэ таныг урьж байна. Арзан цолоос үүссэн улбаатай Америк твээс нүүдэлсэн түүхтэй Африкийн зааш шиг торин өнтөрхтэй Азийн элхэнд өлгийн нутагтай Тэмээ тэнгэрлэг заяатай тэнгэр говийн чимэг холбоо өхөндөн нар сундалсан хонтлой зомдон хялган шивээсэн харган бут шавтарч идээшсэн удган усыг дугшааж ундаасан Тэмээ уусчиг нэмэртэй уялгийн бүлэтэй эрдэнэ дөрөн осорт ойртул цогсон дэлхийн зулаад дэн дөхүүлж жонцсон өргөн талыг огшоож хурдсан өвдөг зовдөр сувсруулж тессэн Тэмээ өндөр ашигтай өвлөг үеийн шиг олон аянд чадал даасан хоног сараар өл даасан өвлийн жаварт өлчир бойдсон өнтөө өдрөлд өөхл чирээсэн Тэмээ уулган чарын домогтой баян дууны төвтөгтэй Тэмээ. Одоо үзэгчид та бүхнийхээ өмнө Монголын зохиолчдын үеийн шагнал зохиолч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Давай Бэмцэн дахыг шүлгэн уншина юм урьж байна. Том улаан Тэмээд нэг том улаан муур галбын говьд шав зогсон нэг том улаан ат галбын говьд шээ зогсон нэг том улаан галбын говьд уйл зогсон нэг том улаан тором галбын говьд таварч тоглом нэг том улаан тайлаг галбын говьд шилширгон нэг том улаан гунж галбын говьд шинж бүрдэн том улаан Тэмээд галбын говьд дүүрэн бэлчин том улаан Тэмээтэй галбын говийнхны заяа тэнгэр цэлэмгээ хоёр нэг том улаанаар галбын говийг эрэлтүүлж мандан нэг том улаан уул галбын говийг чимэглэж дүнхвэн
нэг том зэсийн уурхай галбын говийг уудалж нүргэлэн нэг том хам бүгд сум галбын говийг өргөөлж хотчин улаан тэмээдийн том уурхай уудам тэнгэрийг вилгэж үржин алт зэсийн том уурхай алтан нутгийг минь бууж аривчин ороо даяарыг баяжсан хоёр том уурхайтай хам бүгд сумынхны буйны далай хазайхгүй хотойхгүй дундрахгүй. За одоо ингээд та бүхнийхээ өмнө Хамбогд сумын галбын эгшигдэн уран бүтээлийн нэгдлийн гишүүн Улимжийн чанар яруу найргийн наадмын гутгаар байрын шагналт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ган үзэгтийн шагналт Ахмад яруу найрагч Амгалан таныг Тэмээний ухаан хэмээх сайхан шүлэгтэй өрье. За энэ төрөлцөн ирсэн эрхэм хүндэт Тэмээшид малчидаа энэ үдшийн амар амгалан айлтгая. Ингээд Тэмээний ухаан гэдэг шүлгээ хэлье. Тэмээний ухааныг Тэнгэрээс уужим шүү гэж хэмжих Тэнгэрлэг ухаан манай нутгийнханд байдаг юм аа. Ботгонголсон гунжны борхон хонгор нүдэндх борон тусал шиг нулимсан хуурын аялгуунд бөмбөрч эзнийхэн эвлэгээр хөөслөх аялгуунд хайлан их болсон үйлэн ботгон тэд үнэрлэгэ. Дуу хуурын гişгнээс бүвэн аялгуу сонсож дугар галаг нүднээс нулимсан тусал өнгөрүүлж хорголт тайзэгнээс холдож чадалгүй хонгор үрдэн нялхарч унган онжидэг юм. Төрүүснэн төөрүүлж ирэхэд хүн байхад төөргөөр заяасан ботхон мөрөн тэмээ харилсаар байдаг юм. Ширүү мөндөр буухад зогдор дороо нууж инкрэлдэг юм. Сэрүүн жавартач гэнэ бол бөөрөндөө нааж дулаа суулдаг юм. Цагаан сүү тэрэлэн ганж ирэхэд өвлийн урт шөн сан хөөрөг савсуулан хэдэнтэй босч хөхүүлдэг юм. Гонон өхрийн эвэр хөлдөм 9 өсийн жавартаж гунганаж үлдсэн үрэн өгөөлөн тэшдэг юм. Тэмээний ухааныг Тэнгэрээс уужим шүү гэж хэмжих Тэнгэрлэг ухаан манай нутгийнханд байдаг юм аа. За баярлалаа. За амгалан хүчтэй шиг баярлалаа. За дараа нь чөлгээ хэлэх яруу найрагч бол Хамбогд сумын галбын эгшигэл нэгдлийн гишүүн яруу найрагч Сэргэлэн баймгаа урьж байна. Хайрн бэлгсэн эмээгийнхээ хормойд зүгдэж хөлд орсон хайдаг шарингнийхэн халуун сүгээр өгжиж хэлд орсон би говийн хөвлөө. Урам нь бэлгсэн эмээгийнхээ үгэнд баясаж тусд орсон уург нь бэлгсэн ингэнийхэн уяхныг багтаж талд өссөн би говийн хөвлөө. Говдхон ижил мэлмэрэн дүүрэх борнуудтай баярлахын адил ориглон байдаг сүүн сэтгэлтэй эмээ инг хоёрынхоо эвэлсэн их буян заяаг хүртэж ирэх буцах хорвоогийн үннийг таньсан их говийн хөвлөө. Та нүнэрдсэн тал нутгийн дунд танхил өссөн бага насны танил дотн дурсамж бүхэн минь та хоёроос л эхэлдэг шар инг эмээ хоёр минь шалтгаангүйгээр хайрлаж эхэлсэн шар тос шиг өрн юм би шар ингний хүү. Тэмээн чулуу элбэгтэй толгодын билээс түүж ирсэн бодол минь говь. Тэмээн үүл элбэгтэй тэнгэрийн зэлнээс тээж ирсэн бодол минь говь. Тэсгэд бэрх нухчааг туулж тэмээн хөсгөөр нүүж ирсэн өв их соёлынхон тэрэгний алтан жимээр зөв чигийг олоод тэртех он жилүүдийг тэр хэвээр нь харах гэсэн юм. Би говийн хүү, би шарингны хүү, би шагнаж дуустгүй эмээгийн эрх хүү. За баярлалаа. За Сэргэлэн баймгаа баярлалаа. Одоо та бүхний өмнө Хамбогд сумын галбын эгшиглэн уран бүтээлийн нэгдлийн тэргүүн залуу яруу найрагч Балдуржийн баян нугалгийг өрн залъя. За баярлалаа та бүхэндээ тормон тэмээний уралдаан төшөлгөө хэлье.
Элсэн шаргал говьд минь ээлгшин дассан тэмээ уралдаж байна. Газрын холыг товчлон уралдаж байна. Галун хузуугаан сунган уралдаж байна. Тормон тэмээ уралдаж байна. Торойтол тэндээс айс байна. Улаан хөрн тэмээ уралдаж байна. Уулган шарын удам уралдаж байна. Галбын улаан тэмээ уралдаж байна. Гайхамшиг нутагт минь наадан болж байна. Тормон тэмээ уралдаж байна. Торойтол тэндээс айс байна. Сүргээрэн тэмээ уралдаж байна. Сөөмөлзөн тэндээс айс байна. Унаачин томдсон тормон тэмээ уралдаж байна. Уяхан нүдэндээ нулимстай айс байна. Галбын говьд минь тэмээ уралдаж байна. Голын цаанаас таврууланхан айс байна. Тормон тэмээ уралдаж байна. Торойтол тэссээр барайнд орно. Төрүүлээд ирсэн тэмээ төмний хайр хүртэн төрүүлсэн тэмээний эзнийг төвшин заяа түшнэ. За баярлалаа. За энэ нэгдүгээр шатанд маань 6 яруу найрагч шүлгэн хэлж дууслаа. 2 дугаар шатанд 4 найрагчийг үлдээж шүлгийг хэлүүлнэ. За одоо энэ хөө шүлэг яруу найргийн наадамд маань бас айтооны мэдлэгээр өгөхөөр бас нэгэн залуу уран бүтээлч маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд та бүхний өмнө залуу дуучин Аз баярыг өрн залгая. та бүхэндээ танилцуулъя. За бас 4 яруу найрагч маань одоо 2 дахь шатанд үнэлсэн шүлгээрээ оноо байраа эзлэх юмаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Та бүхнийхээ өмнө яруу найрагч Бэбцэн таныг урьж байна. Ганган улаан зүсийн гандаач ир боломгүй, гарвал унган төрхийн сандаач бас боломгүй, галвын оюун тэмээд хөнгөрва тайвархаж шиг гүндүүгийн амгалан амтд халуун сэтгэлтний шүлэг жигүүрлэхэд уянгатай дууны хөлөг дотор уялч нэг төшдөг хайрлсан эзний нэрийг ёрлоход уйтэй хэслийн хөмөгдөр уйлж нэг сөхөрдөгөө тэмээд тархан мэлчхэн дэлгэх шиг шинтэй тэмээд тавт тоглохын тэнгэр дуурах шиг сүртэй говьтэйгон бүрэн тэмээ газар өндөрлөж яргадаг тэмээтэйгэн бүтэн говь тэнгэр тэрч амардаг
олон атад холоос уралдах нь усны урсгал жирэлцэх мэт орсон бүр найшаанд гисгэн уул нүүз айсгүй мэт ингэм онгорж ирэх нь хуур хөнгөнөх мэт ижидэм ботог ойлгох нь лим бомголох мэт говийн тэмээгэн тэтгэж тэмээн говийн тэмцэж говийн тэмээ хоёр ихэрлэн тэнэм очлон бүтэн эргэн тэмээгүй болбол говь хандан эгэлгүй цөл уй цанднаа говьгүй бол тэмээ хандан ижилгүй лоос болж байна. Одоо яруу найрагч Баян Нунгалаг хоёрын даваанд төшөлгөө уншнаа. За баярлалаа. Хайдаг инг ам тасарсан ботгоон 3 өдөр мансан тэмээ ахиж босож ирэхгүйг нь хүлээн босож ирэхийг нь хүлээн мэлмэрүүлэн бойлно хөх толгодыг навтал зуулан бойлно сайран чулуу бутартал бойлно хөдөөгийн аниргийг эвдэн бойлно тойрмын шаврыг хагартал бойлно гүвээ толгодыг даван бойлно гүн цэнхэр нулимсан унгаан бойлно гадаа хөдөөгөө бойлох ингэн гүнгийн бойлаанд галбын говийн тал өмрөн бойлно ботгоон үгээсэн ингэний бойлон хайлах тэшээнд борцонгийн говь тэндээс навтасгийн уйлн хагцал үдсэн тэмээтэй хамтал юм шүү гэж зээлэнгийн говь зэрэгцэн уйлнаа. Ботгоон алдсан ингэний шимширмээр их буйлаанд босон суун өрөвдөх бүсгүйн зүрх энтрэн шинэрсэн сүүг нь гадагшлуулж сэтгэлийн ганц амраахаар хуйнган барин босгод бүсгүй тэмээ хоёр ижилснэ. Нар нуугдаж эхэлдэг хаврын хаврган өдрүүдэд хайдаг ингэний буйлаанд хорвоо гонигтай болно. Хүнээр үрэн хийж яваа уярлын энэ амтныг харсан хүний сэтгэлд эхэн хайрамтагдана. Ижидэн буцаж ирэхгүй бодгоны зөөлөн хошууг орлуулж бүсгүй цагаан гарааран зөөлөн имэрхэд будан дорчлонгийн заяа бүсгүй хоёрын амьд зангидсан нулимстай хамт бүлээн сүүвлэж сэтгэлийн жилээс гадагшилнаа. Сүүдрэн дагуулсан инг гэрийн зүг яарахад сүүмэн зэрэглэн дундаас ботгоон хий харна галын өмнөөс бүсгүй үр яаран гарахад гадаа айс үе хайдаг инг тосон тишнэ хайдаг инг бойлнаа. За баярлалаа. Батхан мөхөсөн тэмээчид Тэмээний баяр Өмнө аймгийн Авраг малчин хургагийн Инхматын цолны мэл алга наадамд зориулсан яруу найргийн ТV наадамд маань 2 дугаар шатанд шалгарсан яруу найрагчид төшөлгөөнийхөө уншиж байгаа. Ингээд үзэгчид та бүхнийхээ өмнө яруу найрагч Сэргэлэн Бимбигаа орж байна. За би ганц гэд шүлгээ уншиж сонирхолё. Гантай зуны халуун мөдөд ганц инг худгийн зам дээр хуурай онгоц өнөрлөн зогсно. Хурдаан сааруулж түрхэн саатвал хоёр нүд нь нулимстай үзэгдэв. Хөхөн чинэрсэн хөөрхийн ингэний сөөгөр утга нүднээ үзэгдэв. Ховоо үгүй худгийн усыг хоолны саваар өргөтөн татсаар хуурай онгоцыг бэлхтэл дүүргэв. Ангасан инг хантал уугаад алсад цэлих нутгаан ширтээд бараан тодрох толгодын зүг баруун хойш алхаж явахдаа байн эргэн харсаар баяртай гэх шиг зэрэглэн дуусав. Уйлж байсан ингэн тэмээний уйд харцыг үдснээс хойш ус сагсан цангасан амьтдыг ундаалж явах минь учир ирүүлтэй зорьсон газраа саадгүй хүрэх зол баярын өвдөс шидтэй. За баярлалаа. За хамгцмын галбай гисгэд нэг уран бүтээлийн нэгдлийн гишүүн Ахмад яруу найрагч амгалан одоо та бүхний мань өрье. Тэнгийн ачаан тууртаж ирдэн үзээгүй тэртэй харгыг алхуулсаар дуулдаг Монгол атад минь 200 жингийн ачаа дэшиг нурундан тэгээд холын нутаг Бээжин лахаас гомбон хүртэл өлгөр хүзүгэн сунган бурандаг залан алхуулсаар өчнөн жилийн тэртээс жингийн цуван сонолцсон. Мянган бэрийг хүч туулах чадaltaй ганган улаанараа миний нутгийнхан өнөөдөрч бахархсаар байдаг юм. Томоогүй балчирнаас сандамын зураг шиг үлдсэн
торгоны адил тэмэн тавхаймөр Монголын говар дүүрэн дээлэн сугалдаргалсан өвгд димин хууч яриа дэндүү жаахан насанд минь мөнхөрч үлдсэн хэвээрээ орой дээрх тэнгэрийн мөнгөн заадас голлож одод төгсөн үд шим бүрийн нөмөр хөдөл одоо боллоо гэсэн шиг тэмээдийн алхаа удааширдаг байсан гэлцдэг жинд хөтлөх тэмээгэн түгэн буйлаараа гэж хашир өвчүүд буйр зан сургадаг байсан юм гэлээ жин үдийн халуунд түр амсыгээд буудлаараа гэж хөөрөг зөрүүлэн байж зөвлөдөг байсан юм гэлээ тэд жил сарын уртад сүүн замтай галбийн говийн минь жирны тэртэгээс тэмээн соёлоо мөнхөлсөөр жилийн газрыг өдрөөр товчилдаг орчин цагийн онцод хөлөг байвч жилдэн ганц удаа боловч тэмээн жингэн хөврүүлгсэн жингийн цувааны сүүлчийн атны хүзүүндэх хонхны дууг жингэнэж наашлах аялгуутай цуг хойч уйдан үлдэхсэн яманд хангантал жин тэсэн өвгдимэн түүх ярьж үлдэх үлгэр мэт хязэж жаргаагүй хоёр бүхэд уулган шарын удам угсаа 20 сая жилийн тэртэгээс миний нутагт тасраагүй хөл дорхотон гიშгсэн бойдгны минь мөртөө зэрэгцэн хөндийг дүүргэн хэлэх бундан хоёр мөрн хязэж арилахгүй хайрхан уулмын тэмээ унсан эзэнтэй юм болохоор хам тэнгэрт дөгөх ододын тоогоор дархан сөрөг болон үржиж байдаг юм аа хүйтэн өвлийн жаврыг алжиралгүй туулах чадaltaй хүрэн тэмээ хүгэлгэр ирчүүд хоёр орон миний говийн хөрсдөд дэлхийн хаанч хөрсөн гайхуулан дуулж явдаг хэрийн шаргал усыг ханруулан алхуулсан хэнцэр ганган атад минь Монгол соёлон тэгээд нүүсээр байх болно. Хүмүүл тан дэвсгэртэй галбийн говоос үргэлжлэх хүч чадлын гайхамшигт жингийн цува мөнхөд хөрсөөр байх болно. За баярлалаа. За баярлалаа. Одоо ингээд яруу найргийн оролдооныг одоо шүүн явуулсан эрхэм мэргийн шүүгчдийн мөрөлдөхөний оролцоолъя. Улсынхаа хэмжээнд ч аймгийнхаа хэмжээнд ч одоо галбын нутгийн галбын улаан тэмээгээрээ алдартай хам богд сумандаа ирээд энэ тэмээний сэдвтэй шүлгийн тэмцээнийг одоо шүүлсэндээ баяртай байна. Тэгээд үнэхээр говь нутгийн хүмүүс л энэ тэмээний тухай магтан дуулахгүй бол өөр хэн одоо энэ сайхан уран яруу үгээр энэ сайхан одоо тэмээ гэж Тэнгэрийн амтнаа магтах үлээ гэж бодогдод зулаа. Тэгээд оролцсон нийт яруу найрагчдаа сайшлах нь уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Хүмүүжтэй энэхүү баярын дугаарт маань хүрэлцэн ирж оролцсон хам богцмын жавлан тоогийн карьерт өндөр настан галсан хүүгийн шовдор таныг тайзнаа урьж байна. За шагналыг соёлын төвийн эрхлэгч өдөр утгаар дуулнаа. За шовдоргоо маань ботгоон голсон улааныг гээд яахын аргагүй тэмээчин ард түмийг нэгэн хэсгээр буталсан танин мэдхүүн хуарлын маш сайхан шүлгийг өргөн барьж нэвтрүүлэхэд маань оролцсон. Хог тэнгэр минь амгалан байх устгай, хөрс дэлхий минь тайван байх устгай. Алтан дэлхий минь амгалан байх устгай, ард түмэн жаргалтай байх устгай. Аюул төвчин манай ирж бид түмэнд хүрэхгүй байх устгай гэж өсөөрөө. За ерөөл бат сайхан орж болтугай. За мөн өөрийн одоо уйд цайсан шүлгэрээ энэ хуралдаа оролцсон Ахмад яруу найрагч Сэнгэ танд одоо мөнгөний шагналыг яруу найрагч сэтгүүлч Сумия гардуулж баяр хүргэж байна. Уран түмэн тэмээгээрээ одоо алдартай саяхан баярын тэмдэглэл өнгөрөөсөн ингээд одоо нийт тэмээгчд малчид та бүхэндээ урт удаан наслаж удаан жаргалтай байх тэмээ сүргэн олон өсгөн үрдүүлж аримжуулахын хөлзий буян ерөөлийг өргөн барья. Шагналын арга хэмжээ сайхан үргэлжилж байна. За 3 дугаар ярийн шагналыг тусгай барийн шагналыг гардуулна уу хэмээн наадмын шүүгчээр ажилласан
Хамбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар сургуулийн багш Тунгалгийн Буман Дэлгэр таныг урьж байна. Хүндэт сэргэлэн бямд найрагч танд. Аймгийн малчин Эг Бадын цолны медалаг Нутгаа мөнгөлсөн тэмээчин уламжилт Галбын говийн Ганан улаан тэмээний баяр зориулсан тэмээний сэдв шүлгийн уралдаанд амжилттай оролцож тусгай байр эзэлсэнд бол баяр хүргэж өргөмжтөл мөнгөн шимэлж чадав. Таны чаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. За сэргэлэн бямдаа баяр хүргэе. Энэ сайхан баярын үйл ажиллагааг нээж ийм сайхан тэмцээн оюуны их сунгаа болсон тэмцээний зохион байгуулах Хамбогд сумын засаг дарганд хамгийн газар болон үлэмжийн санаар соёлын төвийн эрхлэгч өдөр ахтан баярлалаа. Мөн хүрэлцэн ирж энэхүү ТV нэвтрүүлгийг хийж байгаа танай телевизийн хамт олондоос амжилт хүсье. За тэгээд мөн хамгийн өндөр настай эмээтэй бас урт наслаарай. Улам их шүлэг яруу найрыг уншиж олон түмнийг баясгаж яваарай гэж хэлье. Баярлалаа. Уралдааны маань 3 дугаар байрыг Ч Амгалан найрагч эзэлсэн байна. Гайхамшигтай хөлмөрч малчдын маань одоо зүтгэлээр Галбын говийн тэмээ маань одоо 3 төм өрч одоо маргааш 3 төмөн тэмээнийхэн баярыг одоо тэмдэглэх гэж байгаад одоо бид бас баяртай байна. Ингээд яруу найргийн наадамд тэмээний тухай одоо яруу найргийн наадам маань одоо 2 дахь удаагаан зохиогдож байгаа болов уу гэж биний бодлоор бол бодож байна. Ингээд энд ирсэн одоо энэ 70 хэдэн настай хүн маань одоо тэмээний тухай тэр сайхан шүлэг уншаа зогсож байна. Үнэхээр бахархам сайхан байна. Ингээд бүх найрагчдаа, тэмээчдээ, малчдаа одоо өндөр амжилтыг хүсье. Сайхан наадамд шүлгэн хүлгэн өргөн барьсан эрхэм яруу найрагч Давай Бямцын танд дэдгэрийн шагналыг гадуулж байгаа байлтай байна. Олон их амжилт хүсье. Имжлэгээ дэвшүүлж сэтгэлээ хуваалцсан хэмээн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Монгол Улсын соёлын төвийн ажилтан Давай Бямцын таныг урьж байна. Би одоо бас яг 30 жилийн өмнө ээжийн улаанд шүлгэн уншаад бичээд уншаад Илёны аймгийнхан болор сум төрүүлээд Улаанбаатарын болор сумд шүүгийн 16-д шиж ирсэн нэг юм сайхан төв байдаг. Тэгээд өнөөдөр 30 жил гояах уу хэрэг 30 жил 40 жил шоу энэ яруу найраг шүлэг гэдэг юм чадахгүйгоос оролдожээ. Энэ бол миний тэмээний буян. Би хин ярийн тономд орохтол атны нормдаар бойлжуулж явсан. Ээжээс унаад тэмээний миний ээж намайг 18 хоног хөөсөн гэнэ. Тэгээд би тэмээ зөвөр хүн болсон. Ингэнлээ. Тэгээд тэгэхээр энэ Галбын улаан тэмээ энэ говийн тэмээнээс миний хүү минь уяатай болов гэж би боддог. Тэгээд Галбын минь тэмээ миний дөрөвний хэлдэг шиг тэр олон болох холтугай. Тэр олон тэмээ зогсож холтугай. Манай Галбын говийнхны тэр буйны тэнгэр сэлмэг байх холтугай гэж би. За, ерөөл бацсан орш болтгоо. За би бараг зарлаад байлтайггүй шагналын эзэн тодорхой олчихлоо. За энэхүү яруу найргийн тэмцээний тэргуун байрыг манай Баян Тунгалаг хүртэж байна. Миний тухай шүлгийн уралдааныг өдөр хоног тоолон хүлээж Хамбогд сумынхаа мундаг сайхан яруу найрагч нартай өнөөдөр энэхүү уралдаан наадамд оролцсон тэргуун байр эзэлсэндээ маш их баяртай байна. Ингээд тэмээн сүргэн түмээр өсөж та бидний мөнхөд баярлуулах болтугай гэж хүсье өрөөё. За, эрхэм үзэгчдээ. Нар тэнийсэн говийн минь найр өтгөрсөн нутгийн наадам настан буурлуудын минь буян хурсан намир шаргал говийн минь наадам.
Эгэл өргөлийн жимээр элэнц холонцаас өвлсөн малчин заяа. Эдний 5 сүргийн 90 зуунаар арвжуулсан хотлын түмэн. Нутгаа мөхөсөн тэмээчид галбын говийн ганган улаан тэмээний баяруулгаад өмнө говь ангийн авраг малчин хургагийн их хотын аврагын цолны милалга наадамд зориулсан хам богдсомын яруу найрагчдын дундах телевизийн нэвтрүүлэг тэмцээн ийхүү хам богдсомын үлэмжийн тайзнаа ихшигдэж амжилтаа өндөрлөлөө. Нэвтрүүлгийн чимэг шүлгийг Зогтоосмын харьяат яруу найрагч Намсрай Жав тоглон болгоосон хэмжигч та бүхэндээ баярлалаа.